Сүүлийн үед чанартай контент бүтээхийн тулд заавал удаан суугаад өөрийнхөө цаг хүч хөдөлмөрийг гаргадах шаардлага болчихжээ. Хөгжөөд юмсыг айгүй амархан хийх боломжтой болцсон байна. Тэгээд саяхнаас миний хөтлж ирсэн YouTube хуудас маань нийт 500 subscribe-та болсон байна. Баяр хүргэе. За тэгээд баярлалаа. Yeah, they said I couldn't do it, now they 500 deep. Got the manga going crazy while y'all were asleep. Dropping part 3, that fire got them screaming out my name. Is this king crazy? This king crazy! 500 subs, we running the whole game. Is this king crazy? This king crazy! Part 3 dropping now, we bringing all the... За багт хөрөөрөө уулзж байгаад үнэхээр их баяртай байна. Би ч гэсэн мөнгө эвлүүлэх гэж удлаа. Тэгэхээр шууд манхаараа орцгоё. Хари маань өмнөх алдаагаа засахын тулд хааныг 1993 оны улаан дарс үнэтэй T-bone стикер дайлж арайхийн нэгэн сэтгэлийг нь амраасан байлаа. Хаантан ч хоолонд мууг хандаж өмнө уурсан шалтгаан нь хоолны амтанд биш харин хаан хүнд үзүүлэх ёстой хүндэтгэл дутсан байсан гэдгийг тайлбарлав. Тэрээр энэ ертөнцид чөтгөрөөд буюу мангасууд гарч ирсэн гэдгийг аль хэдийн гадарсан байлаа. Яг энэ үед хяналтын өрөөнд тэм дарга дээд тушаалтнуудад түүнийг өөр улс руу эсвэл том гээлд рүү явахаас сэргийлж болгоомжлоорой бүх дэмжлэгийг үзүүлэх болно гэсэн яриа өргөн засан газар түүнд бүхий хэрэг гарна гэж хэн санах вүлээ. Харж энэ бүх мөн эрх мэдлээрээ далаалагдах галчуу пионо гэсэн гээлдийн новчнуудаас болж байгаа юм гэж уурлаж байтал генетл төгшөр өндөх ангидхан. Утсан дээр Ханамигийн талаас шоронгийн хагарал гарлаа гэсэн мэдээ өгөв. Ханамигийн тал бол улсын хүнсний гол нөөц бөгөөд хэрв мангасуудын хоттой энерги нэгдэгдвэл хүнсний хөдөөрөнд бүрэн зогсох аюултай байлаа. Харид ганцхан даалгавар байсан хааныг анчтын холбоонд нэгдүүлэх. Тэрээр хаан тандан дээдсээ та бидний зөвшөөрлөөс хоёрхол өмнөд Солонгосын засгийн газар үүнээс гош танд анхаарал халамж тавих болно гэсэн санал тавив. Гэвч Леон хаан энэ ертөнцөөс суурьсан цагт би тулааны талбарт гарах үүрэгтэй. Хэрв би нэр төртөө Хүлэг Баатар мөнх юм бол тулалдах нь миний зөв ёсны хэрэг гэж хэлв. Харэ баярлаж тэгвэл та манай холбоонд нэгдэх үү гэдэл хаан нүднээсээ галбутруулан гэхдээ хаан хүн хариулсын цэрэг байж болохгүй. Би энэ ертөнцид цоошин Хүлэг Баатарын бүлгэн байгуулах болно хэмээн сүртэйгээр зарлалаа. Харэ галчуу гэлд чин эс зэрэглэлийн вангой байдаг биш билүү гэж асуухад Ким дарга тэр улбар шар өнгийн хаалгыг хааж чадахгүй байх гэж байхгүй. Энэ новшнууд өөр төлөвлөгөөтэй байгаа нь лавтай. Бид хурдан очиж түүнийг зогсоох хэрэгтэй. Галчуу гэлдийн новшнууд. Леон хаалганы цаадах ярилцсан бүх зүйлийг сонсож юу болсон байгааг ойлгов. Тэд асуудалд орсон бололтой хэрвээ шоронгийн анхаарал үүссэн бол газар шороо хордож ургац урахгүй болно гэсэн үг гэсэн. Бодсончлон энд ч тэр зүйл алга. Сайн сууж байна уу? Тэмээрэ. Тэд яралтай Ханамигийн талд очиход байдал аль хэдийн бишсэн байв. Тэд Солонгосын шилдэг 10 гильдийн нэг болох галчуу гильдийн ахлагч эс зэрэглэлийн анчин Ван. Бид нар товчхондоо Ван гэж дуудчих. Ким дарга уурандаа шатаж анчин Ван энд чухам юу болоод байна? Та нар ч хаалгыг хааж чадахгүй дээ биш зориуд хагарал үүсгэхийг хүлээж байгаа юм уу гэж ойрлоо. Галчуу гээлд хаалганаас олсон ашигнаас нэг их найд Ваныг татвар төлөхөөс чөлөөлөгдөхийн тулд их орноо барьцаалж байгаа нь энэ байв. Ван зөвнөрөө нээж манай гилдийнхэн үн чаргацсан байгааг харахгүй байна уу? Маргааш оролдож үзье. Хари минь энэ ертөнц мөнгө эрх мэдэл шударгаас байдаг юм хэмээн томорхон тэр. Энэ үед Леон хаан хаалганы цаанаас бүх яриаг сонсоод гарч ирхэн тэр. Их хуучинсаг бас өнгөцхөн үзэлтэй юм а гэж Ван хэлнэ. Ван чи хэн бэ? Баруун хүн шиг харагдаж байх чинь гэтэл Леон чимээгүй чамшиг дор дамтын яаж дуугарч зүрхлэн байв юм. Асар их хүчээр далаалах тэр. Дэлхийн шилдэг 20 ангуучтай нэг болох Ван өөрийг нь ингэж ихт оромжлоход уур нь хурч гараа далаахад Ким дарга урдуур нарж болооч тэр чинь амьд үлдэгч гэж сандран хэлэхэд Ван шоконд орж шууд л бөхөж уурчлагдахгүй лаа. Леон хаан нөхцөл байдлыг товчхон сасаад ойлголоо. Маргааш биеэр тулаанд оролцох болно. Гэхдээ түүнээс нь хари улсын хаан өөр улсын нутаг дэвсгэрийн зэрэг үйл ажиллагаа явуулж болохгүй. Эхлээд улсын хаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэж шаардав. Хари зүгээр дээ гэж аргадах гэсэн ч улсынхаа хууль дүрмийг даахгүй байж чи яаж өөрийгөө Хүлэг Баатар хэмээн дуудаж зүрхлэн
Хурдан явж хаандаа мэдэгдээч гэж загнуулснаар тэд арга буюу Солонгосын ерөнхийлөгч рүү залгаж зөвшөөрөл авлаа. Үүний дараа Леон хаан нэг хачиргалтай шаардлага тавьсан. Хүүхэд төрүүлж байсан эхнэрүүдээр сүрлэн хүүхэлтэй хийлгэх байлаа. Ингээд сонирхолтой ч гэлүү хүүхэлтэй шалгаруулах энэттэй тамсын эхлэн дээр. Леон эхчүүдийг хараад сүрлэн хүүхэлтэйнүүдийг хараад нэлээд сэтгэл гондоор юу хийгээд байгаа юм бэ нэрч удаа. Үнэхээр хүүхэд төрүүлсэн хүмүүс мөн үү? Хэмээ нэг нэгээрээ хатуу шөмжлөлд буцаасаараа хайрын хийсэн хүүхэлтэй хүртэл тамайг хүүхэд төрүүлж байсан гэхэд би үнэхээр итгэхгүй байна шүү. Тэнийг амт юм гэж болоодож орхих юм тийм. Харин хамгийн сүүлийн 89 эмгний хийсэн хөөрхөн хүүхэлтэйг хараад хааны нүд сэргэв. Тэрээр та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ гэж асуухад эмгэн 12 гэж хариуллаа. Леон хаан тэр даруйдаа өвдөг сөвдөж эмгний гарыг үнсээд амьд их оронч амьдралын их уурхай минь одоогийн нөхцөл байдлаас болоод танд одон медаль өгч чадахгүй намайг өршөөнө хэмээн гүний хүндэтгэл үзүүлв. Леон хаан тэрхүү хүүхэлтэйг тахилын ширээн дээр тавьж шидэт тойрог үүсгэн алтан аяг гаргаж ирлээ. Тэрээр энэхүү ариун баялаг газрын их минь энэ дэлхийн хүмүүс танд ийхүү ургацын хүүхэлтэйг өргөн барьж байна. Хүлээн авч сойрхно хэмээн залбираад Тэнгэрээс гэрэл тусаж хоосон аяг өөрөө усаар дүүрэж эхлэв. Хайрын үнийг хараад аяг өөрөө усаар дүүрч эхлэв шүү дээ хэмээн ангаач уцарлоо. Тэнгэрт нар мандаж усны туслууд хүүхэлтэй рүү ороход сүрлэн хүүхэлтэй амьж амьдрал болон үржил шимийн бурхан Демира божирлээ. Леон хаан өвдөг сөвдөг мэндэлж хайрт Демира минь энэ дэлхийн газар шороо муу ёрын энергээр хордож үхчихэж байна. Энэ газрыг ангааж ариусгаж өгөөч хэмээн гуйв. Демира бурхан энэ дэлхийн газар шороо миний бие биш ч гэлээ. Би энэ ертөнцийн бурханлаг хүчээ түгээж энэхүү цангасан газар шороог өөрийн бие махбодаараа орлуулах болно. Тэгээд энэ дэлхий дээр алхаж буй бүхэн чиний холбоотон байх болно хэмээн адислаа. Тэр даруй асар их гэрэл цацаарч үхчиж харалсан талбай тэр чигтээ алтан шаргал тарайлангийн талбай болон хоёр зорхив. Леон хаан үүнийг хараад харж сурч мэдэж чадахгүй мунхаг амьтад минь. Энэ бол бурханы адислал хүртсэн ертөнц хэмээн бардам хашгирлаа. Үүнийг харсан атаархсандаа галзуурах шахаж бүгдээрээ битгий хуурт ээжүүдээр ургалсан ургац хортой байдаг юм гэж ойрлоход Леон түүнийг хөнгөн хэлээрээ бурханы охиныг битгий бузрал гэж загнахад ба өөрийнхөө үнэлэгчийг дуудаж будааг шалгууллаа. Гэтэл үнэхээр л шоконд ормоор энэ хор зэрэглэлийн будаа байна. 3 дугаар зэрэглэлийн өвчин бүр хавдраг хүртэл эдгэн гэж юм гэж зарлахан дээр. Ким дарга тэр будаанаас тогоонд чанаж амсаж үзээд эн чинь минутанд тэсвэр төвчээр 100%, мана 50%-аар сэргээдэг 8 цаг үргэлжилдэг хүчжүүлэгч бах байна шүү дээ. Жирээ нэг будаа яагаад 3 сая воны үнэтэй хүчжүүлэгчтэй тэмцдэг байна хэмээн уулгалав. Бүр нэг анчин сонирхож талбай шавжнаас барьж идснээ шууд бах орж байлаа. Үүнийг мэдсэн Ким дарга үнэгүй бах боломжоор ихийг барьж ав, бид хаалга руу бүтэн бафтай орох болно гэж ойрлж анчид далбаагаар нэг шавж хөөж будаа идэж жинхэнэ хойлон бантан үсгэв. Охин тэнгэр Демира буцахаа өөрийгөө сайн хооллож байгаарай гэж Леонд хамхан захиад алга булхан тэр. Леон хаан цэргүүдээ хангалттай идэж бовсон гэж үзээд хаалга руу орохоор хөдөллөө. Энэ бүхнийг харж хорссон ван тэр хараал идсэн амьд үлдэгч новш хаалган дотор үхээд өгөөсэй. Түүнтэй хамт ганцхан Аа зэрэглэлийн хаарэл байгаа. Тэр хаан гэж новшин зүгээр л бав өгдөг байх нь тэр гарцаагүй үхнэ хэмээн дотроо бахархалтайгаар инээмсэглэхэн дээр. Учир нь тэр хаалган дотор энгийн аргаар ялахын аргагүй аимшигт арга ясан мангас хүлээж байсан юм. Ингээд Леон хаан болон анчтын холбооны хаалга руу нэвтрэн орлоо. Дотроо орчин яг л үхлийн орон шиг хүйтэн харанхуй бөгөөд газар сайгүй арга яснууд үйлрнэ. Хаан үүнийг хараад огтхонч айсан шинжгүй. Бид боссыг ялчихвал энэ хаалга хаагдана гэсэн үнэн үү? Босстой их халцтуулаа надад таалагдаж байна хэмээн догтлон инээмсэглэн. Хари түнд энэ шоронгийн онцгой нь босс мангас амьд байгаа цагт арга яснууд эцэст өгсгөлгүй дахин амилж гарч ирдэг юм гэж тайлбарлаж дуусаагүй байтал генет системийн улаан дэлгэц нүд галбан анивчиж төгшрийн дохио хангинлаа. Анхааруулга шоронгийн хагарал эхэллээ. Үхлийн ял оноолоо. Хаалга дотор бүх амьд биетийг үхлийн цаг тоолол эхэллээ. Захирагч Хүлэг Баатар дуулаахан өөрийн цэргүүдийн хамт урагшилж байна. Үндсэн хугацаа 3 цаг гэсэн айдас хөргөн бичих гарч ирлээ.
Түүнтэй зөргсөн бүх амчдын биеийг үл үзэгдэх асар хүчтэй дарал нөмрөн авч тэд амсгалж чадахгүй газар суудаг унцгаалаа. Ким дарга уурандаа шатаж Ван Мун овш минь урд ийм зүйл хүлээж байсныг бидэнд урьдчилан хэлэх ёстой байсан юм хэмээн хашгирлаа. Тэдний өмнө цэнхэр галаар дөрвөлцөх нүдтэй аимшиг дуулахны морин дээрээ сүрлэгээр гарч ирэв. Ким дарга яралтай тактик боловсруулах мэрэгэн буудах чадвартай хүмүүс холын зан дайснуудыг устгах бамбаатай хүмүүс урд нь гарч ирж зогс хэмээн тушаал дулааныг эхлүүллээ. Гэвч байдал тэднийг бодсноос хамаагүй дор байв. Жирээнийг арга яснууд хүртэл дээд зэрэглэлийн шившлэг ашиглаж Ким дарга руу хүчтэй цэнхэр гарлаа харуулж орхив. Ким дарга утаа манан дундаас зүгээр л энэ хоёрыг ямар үнэтэйг та нар мэдхэл ёстой доо гэж инээмсэглэж байтал дуулаахан асар том сэлмээрээ түүний нүд ирэмхийн зур цавчиж Ким дарга ямар ч эсэргүүцэл үзүүлж чадахгүй хоош шигдэн унлаа. Анчид сандралдан Хари арга баран Лён хаан руу очлоо. Дээдсээ бидэнд туслаач хэмээн зөвхөрөнгөө барангуйлаа. Гэтэл Лён хаан ямар ч хувирлгүйгээр хаан хүн хизээш тийм жижиг дулаанд оролцох ёсгүй. Намайг тэр хараал эцсийн яснуудтай тулдахыг шаардна гэж бодоогүй байгаа үстэй. Хэмээн маш хүйтнээр хариулав. Хари шоконд орж энэ хүн бидэнд туслах ямар ч бодлого байна гэдгийг ойлгоод шүдээ зүүн өөрөө дуулаахан руу дайрлаа. Хари хамаг урдаар дуулааханы чиглэн хүчтэй цавчгыг орцсон ч дуулаахан сэлмний мохоо талаар түүний дайралтыг төвөггүй хааж орхив. Хари уурандаа шатаж сэлмээ газар зүүн асар хүчтэй галт дэлбэрэлт үүсгэж дуулааханыг бусад арга яснуудаас нь салгаж чадлаа. Тэрээр одоо л боломж үүгээр бүхний дуусах болно хэмээн эцсийн цохилдоо хийхээр ураг шивсэрлээ. Яг энэ үед үхэх сэхийн зааг дээр Лён хаан нэгтгээс гайхалтай ганцхан гараараа ийм гайхалтай техник ашиглаж байна гэдэг. Чи нэгэн цагт нэр төртөө Хүлэг Баатар байсан гарцаагүй хэмээн мангасыг магтан алга тагшин зогсхон тэр. Лён хаан дундуур орж ирэн намайг уучлахыг зөвшөөрнө. Чам шиг агуу Хүлэг Баатар жирээ нэг үхтэл гэж андуурсан төхөлцөл өчий. Хэмээн дуулаахан тандан сүртэг гэрэлв. Тэгэд үл танин Хүлэг Баатараа Арслангийн зүрхт хаан би чамд надтай тулдаг эрхийг олгож байна. Энэ тулааныг хоёр Хүлэг Баатарын нэр төртөө халз тулаанаар эцэслэе хэмээн зарлалаа. Хари болон бусад анчид мангасыг халз тулаанд дуудчихлаа шүү дээ. Ийм зүйл боломжгүй гэж бодож байтал дуулааханы толгоогоо дохиж заа гэж байгаа юм шиг хүлээн авлаа. Дуулаахан мориноосоо бууж тасарсан толгоогоо буцаагаад хүзэн дээрээ тасгийг зоож хоёр гараараа сэлмээ барин тулаанд бэлтлээ. Хари сандран дээцээ дуулаахан ч толгойг нь таслахгүй бол үгүй мангас шүү дээ гэж сануулгаад Лён хаан тэр хамаагүй ялгчийг Хүлэг Баатарын нэр төрөөр шийддэг юмгээд дуулааханы өдөөс 50 алхлаа. Дуулаахан асар том сэлмээ далаахад Лён хаан руу аимшигтай хурдаар дарж хамаг хүчээрээ завчлаа. Асар их тоос манарсан ч Лён хаан ганц ч алхам хоошлоогүй. Харин ч дуулаагааны сэлмээг өөрийн нарийн сэлмээрээ төвгөхөн хаачихсан зогсож байв. Тэрээр маш тайвнаар нэг хэмээн тоолов. Дуулаахан улам хүчтэйгээр дайрсан ч Лён хаан сэлмнийхээ хамгаалтын хэсгийг ашиглан жингийн тэнцвэрийг өөрчилж дахиад л хаагаад 2 гэж тоолов. Хари үнийг хараад тэр хитрхээ хүчтэй болохоор ийм зүйл хийж чадаж байна шүү дээ хэмээн бишрэн зогслоо. Дуулаахан Лён хааны цэг зогсол нэр төрийг эрхэмсэн харцыг хараад дотроо тэр бол нэр төртөө Хүлэг Баатарын оргил юм. Би өөрийн хар шидэ ашиглахыг хүсэхгүй байна. Би энэ хүчтэй нэгийг Хүлэг Баатарын хуваар тулдахыг хүсэж байна хэмээн бодоод хам хүчээрээ дайрлаа. Лён хаан түүний 10 дахь цохилтыг хаагаад чиний сэлмний техник улмал наримчлалтай болж байна. Өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг санаа юу? Үргэлжлүүлэх үү Хүлэг Баатараа гэж асуув. Дуулаахан дотроо нэр төртөө Хүлэг Баатар минь чи надад өнгөрсөн үеийг минь алдарсуух эргүүлэн авчирлаа хэмээн баярлаж сэлмээ газар хаяада Лён хааны өмнө хүндэтгэлтэйгээр өвдөгс өгдлөө. Аимшигт боос мангас өөрийнхөө өмнө өвдөгс өгдөхийг харсан Лён хаан огтхон ч гайхсангүй. Харин ч гайхалтай чи нэр төрөө эргүүлэн олж авсанд би маш их баяртай байна. Би чиний төлөө залбирах болно хэмээн яг л загалмай сэнгцэг шиг өршөөнгөө хэлв. Тэгээд Лён хаан гараа дуулаагааны толгон дээр тавиад хэрв чиний итгэдэг бурхан гэж байдаг бол тэр бурхан чиний сүнсийг амрах болтугай гэж би хүсэж байна. Хэрв үгүй бол бурханы охин чамайг цэцэрлэгийн төгсгөл хүртэл хөтлөх болтугай хэмээн адислаа. Тэрээр үргэлжлүүлэн агуу Хүлэг Баатар минь хизээ нэгэн цагт бурхтын зовгийн дахин чамтай дахин уулзахыг хүсэж байна гэд гэрэл орших хэмээн оршивнэ. Тэр даруй асар их гэрэл цацарч дуулаагааны бие болон эргэн тойронд байсан бүх арга яссан зэргүүд гэрэл дуусан алга боллоо. Лён хаан алдарт суудлын дараагийн Лянхуарт таанд орших болтугай хэмээн бардам зарлснаар ийхүү аимшигт хаалга бүрэн цэвэрлэгдэж дулаан өндөрлөв. За ингээд өвлийн хаалганаас хэсэг мэд гарч ирсэн анчид талбай дээр амарч байлаа. Ким дарга бүр шоконд орчихсон.
Тэр амлалтандаа хүрлээ. Тэр үнэхээр л халз тулаанд бүхнийг дуусгачлаа шүү дээ гэд уулга алдна. Босод анчиж гэсэн саяны тэр асар их гэрэлд орших гэсэн үгийг талаар гайхан ярилцаж. Тэр нь нөгөө бурхны хүч гэдэг нь байсан юм байх та. Түүний дараа л үхтлүүд бүгд алга болсон шүү дээ гэд. Болсон шүү дээ гэлцгэн. Энэ үед хайрыг гинэт нэг юм бодож олоод байз. Тэгвэл тэр ихнээсээ л чадвараа ашиглаад бүгдийг нь устгахгүй яасан юм бэ гэд гайхлаа. Гэтэл яг энэ Леон хаан тэдний ард сүрлэгээр гарч ирээд хэрв би тэгсэн болоо тэрхүү нэр төртөг хүлэг баатар зүгээр л нэг хар шидтэн некромантис хэвээрэл үхэх байсан гэж хариулхан тэр. Харе Сандра эрхэм дээдсэ гэхэд Леон хаан алсад харангуй ширтэн хүлэг баатар хүн нэр төрөнхөө төлөө амьдардаг. Нэр төр нь үйл хэрэгээс харин үйл хэрэг нь хүсэл зорилгоос ундран гардаг юм. Дуулаханы нэр төртэй хүлэг баатрын хуваар хүртэх ёстой зүйлээ хүртсэн хэмээн яг киноны баатар шиг гүн гүнзгий утгатай хүмүүлсэн багаз. Сонсож байсан хүмүүс шар усанд босмоор сүртэй байгаа зү. Гэтэл саяхан л тийм сүртэй ухаантай үг хэлж байсан хаантан маань гэнтэл эргэж хараад ямар ч тач би өөрийнхөө олцыг авахар явлаа. Тулан болсон газар олц байдаг үсттэй. Олсон нь авдаг дүрмтэй шүү гэдэл хээвнийг алхаад явчихсан тэр. Хариг хэм дарга хоёр юу гэдэл эрүүн мултрах шахаж хоцроо. Жинхэнэ хүлэг баатарч гэсэн олзоо бол мартдаггүй л байхгүй юу. Ингээд тэр олзоо хойрлож эхэллээ. Хари болон хэм дарга нар нэг гэрэлтдэг хар бөмбөлгийг хараад нүд нь орой дээрээ гаргашив. Шахав. Хөөх үүнийг хараач асар их маана агуулсан юм шиг байна. Дуулган асар том сэлэм нүмерг нь бас энд байна гэдэл. Бөөм баяр. Хэм дарга тэрхүү хар бөмбөлгийг барьж аваад нүдэнд нь долларын тэмдэг гарч ирлээ. Энэ ч маш их мөнгөөр зарагдандаа гэж хэлж ч амжаагүй байтал. Энэ бол хог. Леон хаан гинт хажуугаар нь гарч ирээд тэрхүү асар үнэтэй хар бөмбөлгийг некромантисийн зүрх сэлмээрээ ганцхан завчаад бутлаад хайчихав. Ким дарга яг л зүрхээ зүсүүлсэн юм шиг ангаач оцорход Леон хаан иймэрхүү зүйл зөвхөн эмх замбраагүй байдал үүсгдэг юм хэмээн маш тоомжиргүйгээр хэллээ. Ингээд Ханамигийн талын хаалганы эцсийн үр дүн. Дуулаханы нүмерг, дуулаханы асар том сэлэм, мана чулуунууд зэрэг олцтойгоор амжилттай хаагдлаа. Харигийн хамгийн үнэтэй байж болох байсан некромантисийн зүрх хааны гарт устгагдсанаар энэ удаагийн адлын явдал өндөрлөж байна да. За ингээд манай Леон хаан аимшигтай дуулаханыг ялж Ханамигийн хаалгыг амжилттай цэвэрлэхдээ үнэтэй олзоо өөрөө устгахчин тэрэ. За галчуу гилдийн хувьд одоогийн байдлаар түүний төлөвлөгөө нь нурцсан байгаа штэ. Ямар ч зэн зүгээр суухгүй л автай. Та нарын лайк, комент намайг дараагийн бичлэг хурдан хийхэд урам зориг болдог шүү. Мөн сувгаа subscribe хийж хонхныгоо товчийг дарахаа мартаоцай. Дараагийн ангиар уулзцгаая. Түр баяртай. Solta essa piranha que tem dentro de